Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт орших Богдаар хорооллын дулааны шугам 1-р сарын 21-ний өдөр задарч айлуудын халаалт зогсжээ. Тус хорооллын оршин суугчид халаалтгүй улмаас гэртээ гадуур хувцастайгаа өдрийг өнгөрөөж байна. Өчигдрийн өдрийн 12 цагаас өнөөдрийн өдрийн 13 цаг 30 минутын оронд Богдаар хорооллын 40 гаруй байр шугам гэмтсэний улмаас ямар ч халаалтгүй байгаамаа. Иргэдийн хувьд гэртээ дулаан хувцас өмсгөөсөөр аргагүй. За бага насны хүүхдээ айлуудын хувьд хүүхдээ дулаацуулахын тулд өөр айлд очих эсвэл гар салхилуулах нөхцөл хэмжээнд арга хэмжээг авч байгаамаа. За гэрийн дулаан дунджаар 20-25 хэм байх ёстой. Гэвч Богдаар хорооллын хувьд халаалт зогсоод 24 цагийн хугацаанд гэрийн дулаан 9 хэмтэй байна. Иймд оршин суугчдын хувьд гэр нь хүйтэн учраас хүүхдүүдээ дааруулахгүй тулд айл руу явуулжээ. Үгүй яг тэгэл хүүтэн л болж шүү дээ. Тэгэл хөлдөчихгүй байгаа. Та энэ тал энэ хойдолд бол юуны засвар ажил явагдаж байгаа юм л. Тэг яг хизээ ирэх нь тодорхойгүй. Тийм л мэдээлэлтэй байна шүү дээ. Одоо хизээ ирэх нь өчигдөр бол өдөр л байхгүй болсон гэсэн одоо хүртэл ирээгүй л. Би ч одоо нэлхаа бол гарч шүү дээ. Гэрт үтэн шүү дээ. Тэгээд чи салхин гэсэн гарч чадах гэж бодлоор авчихна. Халаалт нэг шугам эвдэрсэн тэгээд халаалт байхгүй нэг л өчигдөр 12-оос хойш л ер нь гэрийн пармаар зогссон. Нэлээ хүүтэн байж шүү. Ноосон цамцтайгаа манайх ч одоо энэ 14 дугаар байр их дулаахан байдаг. Би ч өөрөөндөө пара хаачаа сууж ядгүй шүү дээ. Одоо бол нээгээд халахгүй байгаа юм чинь. Тэгээ ер нь л гэртээ ноосон цамцтай, ноосон өмдтэй тэгээ одоо бойтогтойгоо сууж шүү дээ өнөөдрийн байдлаар. Хэцүү. Тэгээ манайх ч ерөөсө халаалтгүй ч мараг өнөө өчигдөөс эхлээд халаалт байхгүй болсон. Тэгээ өнөөдөр урт байхгүй одоо тэгээд хоёр хүүхдээ дагуулаад гадаа явж шүү. Тэгээ дулаан хувцас өмсөж байж юм чи. Өчигдөр бол бид гурав бол бараг курттэй байх нь холдгүй лсэн шүү дээ. Ерөөсө халаалт байхгүй, ерөөсө тэн залгах хэрэгтэй. Тэний би цусан дээр аваач хайчихсан. Тэрийг очиж авахд бас тийшээ ямаар байдаг. Тэгээд нөхцөл байдал гэдэг чинь ерөөсө хөв хөтөн, ерөөсө гадаа одоо хасах 31-д дотор бас хасахгүй ч хэд болчих гэдэг шүү дээ. Ерөөсө ямар ч пар амч байхгүй. Аюу хүүтэн шалаар тэгээд манайх нөө цонхоо арай дулаалаг болохоор цонхноос айгуу сэгжлээ. Тэгээд шал нэлээ хүүтэн блээ тэг ер нь хөл нүцгэн мөцгөх одоо гэтээ баг хувцастайгаа явж ивэл арай дулах. За ер нь гадаа зүгээр салхилахгүй л болохоос ер нь гэрт ялгаагүй л гэрт салхилахгүй л болохоос ялгаагүй л хүүтэн л. За Богдаар хорооллын дулааны 1-р хэлхээний гол шугам гинтийн аваар гарсны улмаас иргэд 24 цаг дулаангүй байсан. Тэгвэл Богдаар хорооллын дулааны хувьд 16-17 цагийн хооронд бүрэн засвар хийгдэж дулаан тавигдсан гэлээ.